сувх тавтай морил би бол хөтлөгчийн хот. Хөтлөгч ямар санаа цаг хугацааны аялал нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр суугаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 хостолгооны од мөндөр радиогоор хүрч байна. Дугаарыг хариултаа хадгалах үйлчлэгийг санал болгож байгаа Худалдаа хөгжлийн банк болон Спортын офицыг Америкаас Заяа Спорт Шоп ивент итгэж байна. За өдрийн дамрах. Өдрөмдөө. За Симон Боливар гэдэг бүхэл бүтэн твэрээ энэ хүнийг ер нь Баатара гэдэг. Энэ хүн яаж яваад ер нь Өмнөд Америкийн Баатар болчихвоо? Энэ талаар ярих юм байна тийм ээ. Тий. За би одоогийн 10 жилийн дэлхийн түүхийн ном дээр яг хэрэг их дурддгийг мэдэхгүй байна. Гэхдээ яг нэг бидний жоохон байхад Симон Боливар Андын нурууг давсан асар том аяндан хийсэн. Тэгээд Испани колоничлогч нараас Латин Америкийн Өмнөд Америкийг чөлөөлсөн гэд нэг тийм параграф гэдэг чинь дагуулмөр гэдэг байхгүй. Тэгэл болоо юу. Ер нь марыг тэгэл болоо. Тэгээ нэг юм хар цагаанд нэг зураг үнэхээр Андын нуруунд дээр байгаа нь мэддэггүй. Тэгээ зүгээр нэг уул яриад тэрлэж байгаа зураг. Ингээ болохгүй. Тэгээд яг ямар ч байсан зүгээр тийм нэг хүн бол энэ Өмнөд Америкийг Испани колоничлоос чөлөөлсөн юм байна гэдэг тийм ерөөсө ганцхан дүгэлттэй л үлдсэн. Тэгээ тийм учраас бас сонирхол татаад. Гэхдээ би энд нэг юм тедэн зэрэгтэй тэгж байлдаа тэр нь энэ гэхээс илүү нь ер нь бол би түүхийг бичлээ ярихдаа яг юм байлдаан тултаа гэхээс нь илүү юм энэ хүмүүс яаж бий болоод байгаа юм бэ гэдэг тухай яриад байгаа шүү дээ. Тэгэхээр Симон Боливар гэдэг хүн ер нь яг энэ хүрх замнал нь яагаад ийм болсон тухай ярих. За тэгэхээр тэрнээсээ төрүүлээд юу гэж хэлэхээр одоо чинь 47 настай нас орсон. Тэгэхээр бас их тийм урт наслаагүй. Тийм байна. Залуу даа гэсэн үг л таарсан одоо. За тэгээд түүний одоо түүх одоо түүний олон талт одоо хувьсгалын онцгой одоо тэр байгуулсан үйл хэрэг тэднийг бол одоо дэлхийн түүхэнд үлдээсэн байна шүү дээ. Нийт 6 улсыг Испани одоо дарлал колоничлоос чөлөөсөн хувьсгалж. Үндэсний тусгаар тогтнолын асуудлыг одоо маш сайн гаргаж ирсэн сэхэтэн одоо эц төгсгөлгүй дайн тултааны дундуур цэргүүд сэрэг армийн удирдах одоо чөлөөлөгчдийн хуваар цэрэг армийн удирдах явсан Гарамга Жанжин гэсэн ийм 3 тэмдэг нэр дэрүүдийг тодорхойлно гэсэн үг. Жанжин гэдгийг сонссон чинь чи бүр хэдэн зуун тултаанд ялсан гэж байна. Тий. Аимшигтай юм байлээ тий. За гэхдээ яг тултаан гэдэг нь их сонин шүү. Одоо бидний нэг чин Латин Америкч өөр их жижигхэн байгаа шүү дээ. Тэгэхээр хүн бас тодорхойлж цөөтэй. Тэгэхээр нэг бас 10,000 хүний л хооронд болж байгаа үйл явдал гэж ойлгуулах гэсэн. Тэрнээс дэлхийн 1-р дайн шилээ хэдэн саяар бол биш шүү тий. Тэгэхээр тултаал бол тултаа тийм шүү дээ. За түүний нэр хүнд хувь хүннийх нь одоо шин чанар нь бусад хүмүүсийг туйлаас бишрүүлдэг. Эсвэл туйлаас жигшин зэвүүцэх бас тийм нөхцөлийг бүрдүүлдэг юм байна л да. Америкийн Испани гаралтай олон хүн түүнийг өөрсдийн дарангуулагч хаан болохыг хүсэж байсан. Зарим нь бүр түүнийг урвагч гэж буруутгадаг. Бусд нь болохоор амь насны зарим нь хүртэл түүнийг ингээд амь насыг хөнөөх гэж оролдсон. Аллах их гэж. Харин дараагийн охин түүнийг магтан дийдэлжсэн. Улам бүр одоо ингээд хоёр тал руугаа туйширч гисэн гэсэн. Тийм учраас түүнийг тойрсон маргаан одоо хоёр талтай байдаг байна. Тэгэхээр энэ зөвхөн одоо Өмнөд Америкийн Баатараас гадна бас урууч хөгийн гармаар гэдэг ч юм уу тийм ойлголт бол байж болох юм байна шүү. Тийм сүлэн зөвшөөрөөрэй гэж. Боливар өөрийн нэрээр улстай. За Болив гэж бас байгаа тийм ээ. За мөнгөнд дэвсгэрттэй. Боливар гэдэг мөнгөнд дэвсгэрт байгаа шүү дээ. Боливар ч нөгөө ханшин нураас сэгсэтлээ унтсан Боливийн мөнгөнд дэвсгэрт. Тийм. Хэдэн тэрбумаар нэг бас авдаг үл. Тийм яг тэр одоо бас нэг тийм мөнгөнд дэвсгэрттэй. Америк төв даяар хэдэн зуугаар тоологдох өөрийн хөшөөтэй гудамж талбайгаараа нэрлэгдсэн. Тэгээ түүний амьдрал одоо туулсан үйл хэрэг нь мянган бас одоо олон зохиол бүтээлийн сэдэв болсон. Либерал гэдэг байгаа тэр жоохон тийм төрлийн консерватив биш тэм төрлийн түүхчд бол түүнийг дарангуулын эсрэг тэмцэгч гэж үздэг гэсэн. Марксист буюу одоо коммунист маягийн одоо өгдөлтэй түүхчд бол түүнийг хөрөнгөний хувьсгалыг удирдсан хүн гэж үздэг. За ер нь бол ингээд өөр ингэ сонсох. Яагаад би нэг марксист гэж юм гэхээр Өмнөд Америкчин бас нэг хэсэг Че Гевара тэргүүтээ бас айхтар хувьсгалч байсан шүү дээ. Баахан улсуудаар нь хувьсгал бас одоо төрийн эргэлтүүд гараад. За тэгэхээр тэд нар бол энэ Боливарыг бол энэ Боливар бол нэг айхтар нэг коммунист арт түмэн гэхээс илүү зүгээр хөрөгтний хувьсгал хийсэн л гэж үзэж байгаа байхгүй. Тэгэл янз янзын дүгнэлтүүд байна гэсэн үг. Тийм. Үзэл бодлоос шалтгаалаад янз янзын зай. За одоо орчин цагийн одоо үеийн одоо түүх хувьсгалчд бол түүнийг одоо улс төрийн өөрчлөлт хийсэн ч их газрынхаа колоничлалын өвийг бүрэн халж чадаагүй. Зөвхөн реформ маягаар удирдсан гэж шүүмжилдэг.
Гэтэл бусад өөр эрдэмтэд нь бол түүний түүхэн ач холбогдлыг эргэлзээтэй гэж үзээд баатар гэж шүтлэх үзлээс бас татгалцдаг. За ингээд одоо яриад байгаа шүү дээ. Ингээд дүгнэлтүүд юм. Тэднийхээр бол жинхэнэ тусгаар тогтнол гэж юу болохыг эдийн засгийн бүтэц, нийгмийн одоо дээд доод давхарга бүлгүүд тухайн үеийн олон улсын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж байж ойлгох ёстой гэж үзээд энэ үйл явц нь баатарлаг үйл хэрэг дарлаас чөлөөлөгчийн тэмцэл зөвхөн тэмцлэр тодорхойлогдохгүй гэж үзсэн. За яг Испануудын хөгөөд явуулсан юм байна. Тийм байна. Гэхдээ яг энэ одоо бие даасан үнэхээр улс шиг улс байгаад тэг ингээд одоо юу гэдэг дарлаас чөлөөлөгдсөн үгүй гэж үзсэн байна. Тэгээд өсөөл л дээ хоёул одоо саяхныг болтол. Ер нь тэгээд Колумбус минь одоо зарим одоо Венесуэл одоортол хямралтай байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэр ингээд хангаа харахаар түүний үлдээсэн өв гэх юм бол одоо зүйл бол бас яг тийм төдийлөн баталгаатай одоо нэгсэндээ сайхан Америкийн нэгдсэн улсын хувьсгал шиг бол байж чадаагүй үр дүн гэсэн санааг их дэвшүүлдэг юм байна л да. Жишээлбэл Жорж Вашингтон айрмаа өдөртсөн. Жорж Вашингтон би диктатор болъё гэхэд бол насан турш ерөнхийлөгч болъё гэжсэн болохоор зөвшөөрөхөд би боломжтой байсан хүн 2 удаа ерөнхийлөгчийн ажлаа хийнгүүтээ өөрөө одоо тийм аж ахуйгаа эрхлэх гэж фарм руу яваад гэж юм шүү дээ. Тэрнээс ч болоод ер нь Америкийн ерөнхийлөгч нэг 2 удаа сонгох юм байна гэдэг ойлголтыг үлдээж чадсан тийм өвийг бичигдээгүй л. Тэр чинь бүр бичигдсэн хууль биш шүү. Биш юм байсан байхгүй юу. Тэгээ дараа нь тэр одоо Рузвельт шүү дээ, Франклин Делано Рузвельтийг нас барснаас хойш за энэс хойш ер нь 2 байлгоё гэдэг тэр хуулийг гаргасан байхгүй. Тэгэхээр чи айгүй том өв үлдээсэн байхгүй. Тэгтэл хашир бол яг тэрэн шиг тийм хэмжээний өвийг үлдээж чадсан уу гэвэл эргэлзээтэй гэдэг. Бас нэг талаараа бодохоор зүв байгаа байхгүй. За гэвч өстой Испани колони Америкийн одоо тусгаар тогтнолыг одоо түүхийг боливаргүйгээр төсөөлөх боломжгүй. Тэгж ойлгох ч одоо юу гэдэг арга үндэ байхгүй. Түүний үйл ажиллагаа одоо тэр хийсэн цэргийн болон нийгмийн салбарт байргасан одоо тэр ажил оруулсан хувь нэмэр бол төв даяараа одоо Өмнөд Америк даяараа тархаж хувьсгалын бүх шат төрөл бүрийн төвшөнд оролцсон хүртэл ингээд түүний өөр оролцоо байхгүй. Энэ үйл хэрэгтэй үнэхээр өргөн хэмжээнд өргөн цар хүрээтэй одоо бас оролцох боломжийг өгсөн байна. За нэмээд бас нэг одоо боливар бол өөрөө маш их хуваагдмал өвөрмөц олон талт тийм хуримтгайч юм уу олон өнцгөөс нь тайлбарж болох тийм зантай хүмүүс. Эрх чөлөөг тунхагласан ч либерализмыг үл ойшоосон. За чөлөөлсөн боловч одоо либератор гэдэг чинь одоо колоноос чөлөөлөгч тусгаар тогтнолыг авчирсан цэргийн хүн боловч одоо милитаризм гэдэгтэй цэргээр дамжуулж одоо улс орныг удирдах тэр цэрэг армийг шүтэх үзлийг бас тоогоогүй жанжин айрамдаа дулдуудаг гэсэн. Бүгд найрамд хүзэл баримтлалыг маш хүчтэй тулж тунхаглыг оролцсон боловч хаан засаглыг биширсэн тийм юм бол. Наа чин нэрэл сонир хүн байна тий. Тэгээд энэ хол нь яагаад энийг ингэж хэлээд байгаа хэрэг. Энийг хийсэн шийдвэрүүд гаргасан үйлдэлүүд нь энэ дээр ингэж энэгээр нотлогддог байхгүй. За тэгээд боливарын судлал гэдэг нь тэр үеийн эдийн засаг нийгмийн бүтцээс гадна түүний өөрийнх нь оюун санаа хүсэл эрмэлзсэн ч гэсэндээ бас түүхэн өөрчлөлтөд том хувь нэмэр оруулсан гэдгийг бас заавал дурдах хэрэгтэй. За ингээд Симон Боливар гэдэг хүн энд их сонин нэр томнод орж ирэн шүү. За тэгээд креол буюу Испанд гаралтай Америк хүн гэсэн санаа. Тэднийг креолууд гэж нэрлэдэг гэсэн үг. За тэгэхээр Симон Боливар бол 1783 оны 7 сарын 24-ний өдөр одоо эртний креол гэдэг Испани колончлогчийн гэр бүлээс гаралтай Венесуэлд тийм Венесуэлд үүдэг тийм креол гэр бүлд нэрлсэн. Түүний гэр бүл нь болохоор газрын эзэн, хувьдаа уурхайтай, Каракаст орон сууц одоо байшин савтай олон тооны боол эзэмшдэг. Хөрөнгө чинээтэй нийгэмд давуу эрх эзэлдэг гэсэн үг. Тэгэхээр давуу эрх эзэлнэ гэдэг чинь нэгсэндээ тухайн нийгмийнхаа дээд элит анги давхаргын одоо гэр бүл чинэлэг гэр бүл төрсөн байна. Одоо язгууртны гэр бүл төрсөн гэдэг байгаа энэ түүний эцэг нь бол Боливарыг 3 настад нас барсан. Их нь одоо 6 жилийн дараа нас барсан тэрнээс нь хойш. Тэгээ 9 настайдаа ерөөдөө бүтэн хүн үлдсэн. Түүний дараа түүний өв хөрөнгийг авга ах нь одоо захиран зарцуулж Боливарт одоо багш, гэрийн багш, тэ одоо хүмүүжүүлэгч гэдэг тийм хүмүүсийг хөсөлж гэрээр боловсрал олгосон. Маш өндөр боловсрал олгосон байна. Тэдний нэг нь болохоор Симон Родригес гэдэг Боливарын одоо сэтгэлгээнд гүн гүнзгий насан туршид нь үлдэхүйс тийм нөлөө үзүүлсэн тийм гэрийн багш байсан байна. Симон Родригес гэдэг. Жан-Жак Руссогийн сургаалыг дагдаг Родригес Боливарыг 18 дугаар зууны либерал үзэл санааны ертөнцтэй танилцуулсан байна. За яг энэ Боливарыг төрсөн 1783 онд чинь Франц чинь хувьсгал эхэлсэн байсан үе шүү дээ.
Тэгэхээр тэр Францын тэр одоо алдартай сэтгэгч нарын ном зохиолыг уншиж тэрэнд давтсан гэрийн багштай хүн гэдэг бол багасаа эрхчлөө, либерализм, бүгд найрамдах улс, хаан засгийн эсрэг гэдэг тийм үзэл хөдлөлөөр маш хүчтэй цэнэглэгдсэн юм бол тарах гэдэг байна. Тэгэхээр ерөнхийдөө яаж нэг хүмүүжил авч яаж нөлөө авна гэдэг бол хүний амьдрал их чухал үр өгсөдөг. Тийм Симон Родригес гэсэн тийм. Симон Родригес. Энэ хүний түүхийг бас уншвал сонирхол юм гарч ирэх юм байна тий. Тэгээ энэ хүн бол яа харахгүй нэг явахтай сэхэтэн хүн. Тэгээд гэрийн багш хийж мөнгө олд амьдралаа залгуулдаг. Тэгээ гэрийн багш заахтаа хичээл ном заахаас гадна одоо нийгэм түүхийн хичээлийг заахтаа өнцгөө авахтаа гэдэг юм уу тий. Булангаа авахтаа тэр Францын сэтгэгч нарын өнцгөөс ярьдаг байсан бол тарж байгаа юм. За ингээд 16 наснда Европт очиж боловсролоо өргөжлөсөн. 3 жилийн одоо Испанд өнгөрүүлээд 1801 онд за 1801 он гэдэг чинь яг нөгөө Наполеон тэр Европыг одоо бид бүжигнүүлж байсан юм байна. Инхнийхээ яралтаа хийчихсэн байсан нөгөө тулоонд тултаад. Тэгээ Францын хувьсгал бүгднээр тусыг одоо за нэрийг бол бараг Испани, Австро-Унгар, Австри тэгээд Прус, Англи, Оросын эсрэг ингээд хамгаалжсэн байна. Байлдаад. За 1801 онд Испанд нэгэн угсаа зуртай гаралтай тийм одоо сурлаг гэрүүлээс гаралтай бүсгүйтэй гэрлээд Каракас гэдэг Венесуэлийн хот Каракас руу буцаж ирсэн 1801 онд буцаж ирсэн байна. Гэвч дөнгөж гэрэлсэн ихнэр нь шар халдвар гэж хэлээд байгаа. Шар халуунаар тийм өвдөж гэрэлснээс нь хойш жилийн дотор нас барсан. За энэ ер нь бол энэ Боливарын ихнэрийнх нь энэ өхөл бол түүнийг эд залуу наснда улс төрийн болон одоо тэмцэгчийн карьерийг сонгох одоо бас нэг тийм хүчтэй нөлөөлөл үзүүлсэн гэж үзэж байгаа. За ихнэр нь насаа бараагүй бол энэ одоо тэгээд гэр бүлийн яд жаргал тэгээд ингээд умбад ч юм уу тэгээд нэг сайхан тухтай амьдралыг сонгох байсан болов. Тэгээд маш хүчтэй цохилд орохоор тэрнээсээ цутаахын тулд тийм одоо тийм мартахын тулд гэх юм уу тийм сонголт хийсэн. Ингээд сонголт хийсэн хүмүүс маш олон байдаг. Жишээлбэл хойд төлийг нээсэн байгаа шүү дээ. Ихнэр нь нас бараад тэгээд ерөөсөө за ингэж удахгүй гэж хойд төлийг нэхээ явж байгаа шүү дээ. Тэгсэн. За 1804 онд Наполеон Бонапартын алдар нэр нөлөө яг тэр үед оргилдоо тулсан. За 1804 онд Боливар яг тэр үед Европт ирсэн байна. Харист одоо өөрийн найз зүгөөд багш Родригесийн удирдамж доор одоо тухайн алдартай сэтгэгч философчдын ном болгоход Жон Лок, Томас Хоббс, Жорж Луи Леклерк гэж бас хэлээд байгаа. Одоо Бифон гэдэг тэр одоо граф одоо гүн золтоо. Тэгээд Жан Лерон, Даламбер, Клод Адриен Гелвеци ширхэлдэг тийм. Волтер, Монтескью, Руссо гэдэг Европын сэхэтэн рационалист сэтгэгч гэж хэлж байгаа. Яг сэхэтэн рационалист гэдэг нь бол ухаалаг гэсэн үг л дээ. Энэ бол ухаантай л гэсэн үг. Одоо ухаантай сэтгэгч нарын бүтээлүүдээс шимтэн суралцдаг энэ үеэр. Энэ дундаас ялангуяа Монтескью гэдэг тэр нэг Монтескюгийн нэг эссенүүд. Тэгээд Руссо хоёр нь түүний улс төрийн амьдралд хамгийн гүн зэмзгийн нөлөө үзүүлээд Волтер түүний амьдралынхаа философиг тодорхойлох тэр одоо хэв загварын полиштэй зүдгүрдэж өгсөн гэсэн. Тогтоож өгсөн гэсэн. За ингээд Парист байхдаа Испани гаралтай Америк твээр аялаад ирсэн Германы эрдэмтэн Александр фон Гумбольдтой танилцсан. За Гумбольд түүнд Испани колониуд тусгаар тогтноход бэлэн байгааг ер нь ажигснаа ярьж гисэн баг. Тэр нь Боливарын тархинд гинт нэр тийм биш гэдэг бодол төрсөн баг. Родригестэй Ром руу аялах үеэр одоо нэг Симон Родригестэй Ром руу аялах үедээ Монте Сакро гэдэг ууланд ирэх гэсэн үг. Сакр гэдэг чинь ариун гэсэн үг шүү дээ. Сакр гэсэн үг. Тэгэхээр ариун уулын орой дээр зогсон өөрийн эх орноо чөлөөлөхөө Испани колоничлоос тэмдэглэхөө тангаргалсан бас нэг тийм явган яриа түүх байт юм. За ингээд 1804 онд Францд ирсэн энэ үед одоо Наполеон Бонапарт Францын эзэн хаанаар өөрийгөө залсан. Тодруулсан ч юм хүчээр. Шүү дээ чи баг нэрээр хүчээр хийсэн төр эргэлж хийсэн. За титэм зүйлийнх одоо багтам гайхалтай арга хэмжээнд зочноор оролцсон. Гэрчээр оролцсон. Энэ үеэр одоо бас Боливарын одоо үзэл бодол өөрчлөгдөх нэг том үйл явдал болсон байна. Боливар нэг талаас нь Наполеоныг дангаараа ганц хүний хүчээр хийсэн тэр гайхамшигт суугай алдар ялалт хувьсгалын өргөд оруулсан хувь нэмрийг бол шүтэн бичирдэг байсан ч гэсэн нөгөө талаараа Францын хувьсгалын үзэл санаанаас урвж өөрийгөө одоо эзэн хаанаар томилсон тэрэн жигшин зэвүүцэх гэдэг ийм хоёр нүдээр тэр хүнийг харсан гэсэн. Тэгэхээр одоо тэр хүн угаасаа бас ингээд хуваагдвал байдалтай байсан бол тарах гэдэг шүү дээ. За Боливар одоо
алдар нэрд яг энээс болоод Боливар ер нь алдар нэрд хүрэх одоо хүсэл тийм бол Боливарыг бол цуснд нь буцалж эхэлсэн баг. За тэгээд ядж яхад одоо тэр Наполеон өөрийгөө хаан ширэн залах үед тэрийг бас ингээд өөрийгөө тэр хүсэл нь бол маш хүчтэй ингээд одоо тийм биелээ болсон гэсэн. За ер нь болдгийм байх, болох юм байна. За би ерөөсөө яг ингэж яг энийг хараад зогсохдоо Өмнөд Америкийг Испанчуудаас чөлөөлөөд тэгээд Өмнөд Америкийн одоо Испани гаралтай Америкчуудын хамтарсан тийм бүгд найрамд улсыг байгуулад одоо агуу том пан Америк гэж нэг бас үзэл байдаг. Ер нь тэр нармай гэж хэлдэг шүү дээ. Панны чинь манайх пан Монгол гэдэг чинь бас нэг пан Япон гэдэг чинь нармай Монгол гэж яриад байдаг тал байдаг. За ингэж орчуулж болох нь байна. Тэр нармай Америкийн үзлийг бий болгох биелүүлэх гэсэн ер нь тийм нэг хүчтэй улс төрийн одоо үзэл бодол тархин яг суусан байна. Чи 20 идэх настай залуу яваад байгаа тийм. Тэгээ одоо 1800 одоо 4 он гэдэг чинь 21 тийм маш. 83 онд төрдөг. Тийм 21-т. Тэгэхээр чин жигхэн одоо романтик залуу дээр байсан байхгүй. За ингээд одоо Наполеоны тэр ирээ зэрэгүү үйлдэл гээд байгаа үйлдэл эзэн хаан болсон үйлдэл нь бол түүнд бас томоохон сануулга болсон. За чи император болох юм бол бас чамд чи өөрөө тэр үзий ядчих өөрийг император гэж нэрлэхгүй шүү дээ. Тэгээд би өөртөө тийг нэр өгөх ёстой юу зөв. За тэгээ манай шир бодож яснаа. Ямар нэр өгсөн бэхээр өөрийгөө чөлөөлөгч буюу либератор гэж нэрлэх нь хаан юм уу эзэн хаан гэж нэрлэх тэр цоолгоншоос хамаагүй илүү эрхэм чухлуудыг ойлгосон. Тэрийг өөрөө онцолж бас одоо дуртгал дээр бичсэн байт юм тэмдэглэл дээр. За би бол император болохгүй либератор болно гэсэн байхгүй. Тэгвэл ард түмэнд гоё сонсогдох юм байна гэж. За 1807 онд одоо Боливар Америкийн зүүн эргийн хотуудаар бас ингэж явж одоо тэр их ч баар өргөч баг байгаагүй л үү те дөнгөж үсчихсэн. Явж одоо судалсан гэх юм уу одоо Америкийн одоо бас хувьсгалын үйл хэргүүдийг судлаад тэгээ их нутагт Венесуэл дээрсэн. Одоо ясандаа Европоос Америкт хойд Америкт ч хоёр барсан орж байгаа Венесуэл орсон гэсэн. За Латин Америкийн тусгаар тогтнолын хөдөлгөөн Боливарын ирснээс 1 жилийн дараа эхэлсэн. Наполеон Испанийг эзлэн төрөмгийлж Испани хааны эрх мэдлийг булааж авсан шүү дээ. Тэгээд дүүгээ Испани эзэн хаанаар томилоод Испани өөрийнх нь хааныг нь одоо өөрийнхөө нэг 2-3 цайдтай баг ингээд хорс одоо тийм нэг барьц цайсан ч юм уу цөллөгт байлгасан гэсэн үг. За энэ үеэр бас нэг Испани колониудыг одоо энэ үед нэг Испани колониудыг Францын Наполеон татахыг хүссэн. Тэгсэн боловч ерөнхийдөө одоо Испани колонитой Испани эзэн хааныг аваачиж байгаа. Тэгэхээр колони улсууд нь ерөнхийдөө бас ингэ боломж гарлаа гэж үзсэн байна. За тэгээд тэд нар юу гэж үзсэн бэхээр ер нь бол колониуд өөрсдийнхөө засаг захиргаа удирдлага өөрсдөө сонгох хэрэгтэй гэж бодож ирсэн. Ингээд одоо ингэж бодсон учраас Испани колониудыг өөрсдөө татах гэсэн Наполеоны орлого бүтлгүүцсэн. Хичнээн тэд нар одоо Франц Испани хаанаар одоо дүүгээ тавьсан ч гэсэн Наполеоны дэмжээг гэсэн. Яг л бид нэр Испани гаралтай хүмүүс учраас Француудыг дэмжихгүй гэсэн ер нь бодол хүчтэй байсан. За ингээд Испани хаант бас Францад эзлэгдээд барьцаалагдаад одоо Peninsular War гэж нэрлэдэг байдیں۔ Одоо тухайн Испани Ибери хойгийн дайн баггүй. Энэ Ибери хойгийн дайнд чинь одоо Португал, Англиуд маш хүчтэй оролцсон тийм амжилтдаг байхгүй. За ингээд мэдээж хэрэг Испани өөрийнх нь арим оролцсон бас. Тэгээд одоо юун их одоо Испани газар нутагт эзлэгдсэн байж хаад юун тэтэрсэн тэр колони мантай болох энэ нэг юм боломжн дээр Испани одоо Латин Америкийн колониуд тусаар тогтнох үзлүүд нь эхэлсэн л гэсэн санаа. За ингээд одоо тухайд одоо Испани одоо Латин Америкт суурьшсан Испани олон иргэд одоо Испаниас одоо тусаар тогтох боломжоо гэж харсан гэдэг төрөөсөн юм. За ингээд ороо энэ үеэс эхлээд одоо Боливар олон тийм нууц уулзалтууд хувил дааны чинчтэй нартай хувьсгалын үйл хэрэгт оролцох гээд нууц уулзаанууд идэвхтэй оролцож эхэлсэн залууд. 1810 оны 4-р сарын 19-нд Испани аман зарагчийг суудлаас нь албан ёсоор чөлөөлөөд Венесуэлээс хөөн гаргасан. За түүнийг явуулсны дараагаар төрийн эргэлт хийсэн хунт гэж хэлээд байгаа нөө. Хунтын засгийн газар гэж ярьдаг шүү дээ. Одоо Испанд хунтын засгийн засаглал гэж ярьдаг. Цэргийн эргэлт дээр цэргийн генералууд засгийг авахыг хунт гэж нэрлэдэг тийм. Энэ бол яг цэвэр энэ үеэс гарсан үг. Хунта гэдэг үг. За ингээд одоо хунтын үе цэргийн эрхтнүүдийн засгийн газрыг байгуулад
Тэгээд тусламж хүсэх зорилгоор Боливарыг Лондон руу илгээсэн. Тэр 7 сард тэр оныхоо 7 сард Лондонд очиж одоо тэр шин засгийн байгуулагдсан тэр хүндийн засгийн газартаа дэмжлэг хүссэн. За түүний гол зорилго нь хувьсгалт Венесуелийн нөхцөл байдлыг англичуудад ойлгуулж тайлбарлаад тэгээд тусгаар тогтнолоо англиар Их Британаар хүлээн зөвшөөрүүлж зэвсэг болон хангамж дэмжлэг авахыг хүссэн гэсэн. За ингээд одоо Венесуэл улсад идэвхтэй өөрчлөлт тэмцлийн үр дүнд уур амьсгал одоо бий болоод 1811 оны 3 сард Каракас хотод үндэсний их хурл конгресс зарласан. Одоо Боливар өөрөө хурлын төлөөлөгчөөр оролцоогүй гэсэндээ тэр хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. Тэгээд одоо тэр хэлцүүлэх төртөл маш их нэг оролцохдоо өөрийнхөө хамгийн анхныхаа улс төрийн одоо спич буюу илтгэлээ тавьсан. Тэгээ юу гэсэн үг вэ гэхээр юу ч уриалсан бэхээр ерөөсөө энэ Америкийн эрх чөлөөний тулгын чулууг ямар нэгэн айдас дарамтгүйгээр цөмөрө тавьцгаая. Хэрвээ бид эргэлзэх юм бол бидний мөхөл тэр эргэлзээнд чинь байгаа шүү гэдэг тийм алдартай үгээ хэлсэн баг. За ингээд тунхаглаад урт хугацааны хилцүүлгийн үр дүнд одоо үндэсний их хурл гэдэг тэр National Congress нь 1810 оны 4 сарын 19-нд Испани камбон загчийг суудлаас нь албан ёсоор чөлөөлж хөөж явуулснаас хойш жил 3 сарын дараа буюу 1811 оны 7 сарын 5-нд Венесуэл улсын тусгаар тогтнолыг зарласан юм. Боливар энэ залуу бүгдээр тулсын айрамд илсэн орж ерөнхий командлагч Франциско де Мирандагийн удирдлагаар ажиллах болсон. Одоо түүний командлтоор Венесуелийн одоо эдийн засгт одоо цэрэг эдийн засаг болон одоо улс төрийн эдийн засгт чухал үүрэг гүйцэтгэдэг Каракас хотоос одоо баруун зүгт орших, өрөн зүгт орших Карибын тэнгисийн бомб тотлох Пуэрто Кабелло гэдэг хотын одоо хамгаалалт болон удирдлагыг хариуцж авсан. Симон Боливар. За ер нь бол одоо Боливар Миранда хоёр Лондонд бол анх уулзсан юм байна. Хууч хөгшин генерал. Гэхдээ энэ хүн дангаараа нэг хувьсгал хийх гэж өмнө нь оролдоод чадаагүй. Тийм учраас Мирандаг ерөнхийдөө урьж авчирч энэ улсыг удирдаач гэж бодсон Боливар дуудсан юм. Залуу хүн. Тэгэд Лондонгоос хойш энэ хоёрын хооронд бас маш их санал бодлын зөрүү гараад үл ойлголцол үүсчихсэн. Тэгээ тэдний харилцаа муудсан. Муудсаар байгаад одоо Миранда ч Боливарыг энэ бол маш аюултай залуу гэж дүгндэг байсан бол Боливар ер нь энэ хөвшин одоо шүдгүү болсон энэ генералчтэй гэсэн бодол маш хүчтэй төрдөг гэсэн эргэлздэг болсон гэсэн. За ингээ Боливарын командалтаар одоо удирдлагаар байсан тэр одоо Пуэрто Кабеллог хамгаалж ирсэн нэг офицер нь Испани гаралтай байж таарж байгаа шүү дээ. Испанчуудад урваад хотын хаалгыг нээж өгсөн. Ингээд одоо Испани цэргүүд тухайн одоо бомб хотын цайзыг эзэлж ирсэн. Хаалгыг нээгээд өгсөн учраас. Ингээд одоо нэлээд том чухал бомбтой алдсан учраас ерөөдөө стратегийн хувьд бол давуу талтай болсон Испануудад Миранда буюу одоо тэр янх дахь бүгдээр тулсын удирдагч Миранда Испани армийн ерөнхий командлагчтай гал зогсоох хилцээрт орсон гэсэн. Ингэж явсаар аваад 1812-ын 7 сард гал зогсоох гэрээ байгуулсан улмаас Венесуелийн газар нутагт бүхэлдээ буцаад Испани мэдэлжилжсэн. За ингээд анхны хувьсгал нь одоо тэгээ Миранда Венесуелийг орхиж одоо цухтааж явах гэж оролдож байхад нь Боливар болон түүний нөхдүүд түүнийг саатуулж Испанчуудад барьж өгсөн учраас Испануудын гарт Миранда орж үлдсэн амьдралаа Испани шорон өнгөрөөсөн. За ингээд одоо тэмцлээ өргөжүүлэхээр шийдсэн Боливар одоо эхний анх дуур орлого нь эхний бүгднээр хусаар гэж сүрсэн. Одоо Боливар улс орноосоо гарах зөвшөөрөл аваад тэгээд одоо өнөөгийн шинэ Гранада буюу одоо өнөөгийн Колумбод байрлах Картагена гэж хот гэдэг байхгүй. Картагена хот руу явчихсан. За ингээд тэнд улс төрийн томоохон бүтээлүүдээ одоо анхны бас том бүтээл бүтсэн болохоор El Manifesto de Cartagena гэж ханзаахан ойлгомжтой тийм ээ. Картагенагийн тунхаглагддаг тэр номыг одоо тунхаглаа хэвлүүлсэн байна. Тэр бочиг баримттай Боливар Венесуелийн анхны бүгдээр тулсын яагаад мөхсөн сүрлийг нь одоо нэгдсэн хүчтэй одоо засаглал одоо удирдлага байгаагүйгээс болж ягтур бүгдээр тулсан нуруу сан гэдгийг тайлбарлаад Испани эрх мэдлийг Америк твээс таслахын тулд хувьсгалчид нэгдсэн хүч байгуулах ёстой гэдэг одоо тэр уриалгыг анх гаргаж ирж ирсэн юм байна. За тий. Хоёул хамтран ажиллагчаа танилцуулаад цаашаа үргэлжлэе. За хялбар хуримтлал үйлчлэгийг санал болгож байгаа Худалдаа хөгжлийн банк манай нэвтрүүлэг ивент итгэж байна. За амрах хадгаламжтай юу? Бага. За би за яг нэг одоо тэгэл юу байгаа 20,000 төгрөг байгаа чи хадгаламж үстэй. Байгаа шүү мөн шүү дээ тий. Нэгээр их бол мянгад л их үстэй. Тий. Надад бас нэг хэдэн төгрөгтэй данс байгаа. Гэтэ тэрэндээ ингээд яг мөнгө оруулъя, мөнгө шилжүүлээд хийчээ тийшээ ер нь сар болго мөнгө оруулж яа гэдэг тийм хандлага ер нь байхгүй.
За гэтэл энэ чинь нэг тийм үйлдэл хийх гэдэг шүү дээ, нэмэлт илүү үйлдэл. Тэгээ тэр лүгөө яг зорж хийх гэдэг нь. Тэгвэл энэ одоо илүү үйлдэл чинь хүнд айгүй тийм төвөгтэй байдаг юм. Ялангуяа хадгаламжийн тэр одоо хадгалуулж үзээгөө мань мчих хүмүүст бол. За тэгвэл худалдаа хөгжлийн банкных маань энэ одоо хадгаламжийг маань маш хялбараар хоримтлуулах ийм шинэ үйлчилгээнүүдийг санал болгож байгаа. За нэгдүгээрхийн танилцуулбал хариултаа хадгалах гэдэг үйлчилгээ. Руу гарч үзэж байгаа шүү. Та ерөөсөө юу яах юм бэ? Худалдаа авалт хийх болгонд бол хадгаламжиндаа мөнгө нэмэгдэх боломжтой. За энэ бол зөвхөн маш амар гэсэн үг. Ингээд юу яадаг вэ? Би дэлгүүрээс өглөө ингээд ундаа авлаа гэж бодъё л та. 6500 ундааг авахдаа би 7000 төгрөг уншуулчихна. За тэнгуү тэр илүү гарсан 500 төгрөг маань миний хадгаламжийн данс руу автоматар шууд орчих юм бэл. Чи өдөрт л хэдэн удаа бид нар худалдаа авалт хийдэг үлээ. Тэнгүүд тэр худалдаа авалт хийх тутамд чинь таны хадгаламж нэмэгдээд байна л гэсэн үг юм байна. За хоёрдугаар үйлчлэг нь болохоор өдөр бүр хоримтлуулъя гэдэг нэртэй. За энэ яадаг вэ гэхээр орой болоход миний дансанд байгаа үлдэгдэлтэй бодорхой мөнгийг маань шууд хадгаламж руу татчихдаг ийм үйлчлэг юм байна. За жишээ нь өнөөдөр миний дансанд 9500 төгрөг үлдсэн байлаа гэж бодвол дансанд тэнгууд тэр 500 төгрөгийг шууд тэр юурууга хадгаламж рууга татаад авчих юм байна. За энэ мэдчлэн маш амар хялбараар танд өөрт чинь дарамтгүй ингээд мэдэгдээд байхгүй шүү дээ. Энд чинь 500 төгрөглөө орчихно гэдэг чинь танд ямар ч тийм дарамт тулаадах юм байхгүй гэсэн үг байхгүй. Гэхдээ сарын дараа харахад чинь таны хадгаламж маш ихээр нэмэгдсэн байх болно. За гэх мэтчлэн ийм хялбараар одоо хоримтлал үүсгэжээ гэж худалдаа хөгжлийн банкных маань уриалж байгаа. Тэгэд энэ үйлчлэгийг танд санал болгож байгаа юм байна. За энэ юу яах юм бэ лээ шүү. Хідэн төгрөг яг одоо тэр хариултаа хадгалъя гэдэг дээр хідэн төгрөгөөр бүхэлдэлж одоо хадгаламж руугаа оруулах гэдгийг худалдаа хөгжлийнхэнтэй тохироод гэрээ байгуулах бах тий 5000 төгрөг хүртэл сонголттой юм байл. За 5000-аар тохируулчих юм байна гэж байна. Бүр хурдан л өсөд байна гэсэн үг. Тэгээ эн чинь юу 95000-аар одоо хүнс цуглууллаа гэж бодъё л та. Тэнгүү 100,000-аар уншуулчихна. Тэнгүү 5,000 нь таны хадгаламж руу орчихно. Тэр 100,000 төгрөг 95,000 төгрөгийн хооронд их ялгаа байхгүй л гэсэн үг тийм ээ. За тэгэхээр аль болохоор энэ хариултаа хадгалын өдөр бүр хоримтлал гэдэг энэ хоёр үйлчлэгийг хоёулангийн зэрэг сонгочих юм бол одоо бүр хурдан л одоо хариултаа хоримтлал чинь нэмэгдэнэ гэсэн үг юм байна. Манай зандаач одоо энэ хоёрыг хоёулангийн сонгоод тэгээд машин урьдчилгаа хийгээд машин авцсан байлаа шүү дээ. Баяжих гэж идсэн байгаа юм нэг шүү бас. Тий. Чи сая 10 сард л баг нээсэн баг шүү зандаач. Яа. Тэгэл 5 сарын дотор машин авчиж байгаа байхгүй. За дэлгэрэнгүй мэдээллийг бит хоёрын доор гарч байгаа QR кодыг уншуулад авч болно. За мөн худалдаа хөгжлийн банкны аль ч салбар дээр очиод эдгээр үйлчлэгийг нийлгээд ашиглах юм боломжтой юм байна. За өнөөдрийн цаг хугацааны аялал нэвтрүүлгийг хялбар одоо хоримтлал үйлчлэгийг санал болгож байгаа худалдаа хөгжлийн банк ивент тэтгэлээ. За баярлалаа. За Симон Боливар ингээд одоо шинэ Гранада гэдэг байгаа тэр одоогийн Колумбийн нутагт очиод эх оронч тухайд одоо Колумбийн эх орончдын дэмжлэгээр Боливар Венесуэлийг дахин буцааж эзэлж авах тийм цэргийн хүчийг байгуулсан. Тэгээд тэрийг удирдах хөдөлсөн. За энд нэг сонинд үг хэлэх юм. Яагаад тэгэхээр одоо энэ Симон Боливар одоо 1810 оны тэр креолуудын хувьсгал биш үү? Анх дор бүгд найрамдах улсыг байгуулах хувьсгалд оролцсныхаа төлөө энэ чинь нөгөө нэг Мирандагийн Испаниуд баримтчилж байгаа шүү дээ. Тэгээд шорлож. Боливарыг болохоор торгосон баг. Чи баян гэр бүлтэй учраас. Гэтэ нэг удирдагч нь биш гэсэн утгаар нь. Тэгээд одоо хөрөнгөний ороос. Тэгээд бослогод оролцсныхын төлөө тэгээд дэмжснийхэн төлөө хөрөнгөний ороос. Боливарын гэр бүлийн хувьд одоо тэр бусад креолуудаас хамгийн их буюу 80,000 песогийн үн бүхий хөрөнгө хааны талын хураалгасан. Хааны талыг баримтлагчдын хувьд бол хөрөнгө хураасан нэг удаагийн хамгийн том хураасан үйл явдал нь Боливарын хөрөнгийг хураасан явдал гэдэг. 80,000 песо. Түүний нийт хөрөнгө нь дор хаяж 200,000 песо гэж үздэг. Энд маш баян хүн байгаа шүү дээ. Боол молуудтай. Тэгэхэд тэрнийх нь одоо энэ тал шахууг нь одоо хурааж авсан гэсэн. Тэгээд одоо Боливар энэ бүх хөрөнгөгүй болоод бүх юм алдаад ирэхдээ энэ хувьсгал оролцсон юм. Тэгээд одоо лиценз нь яг одоо тэр уурхайд нь бас яг нөөцийн тогтоогоогүй. Гэхдээ нэг юм зэсийн уурхааны лицензтэй л үлдчихэж. Тэрээс өөр юу ч одоо нас урсан байх нь шүү зүгээр сонирхолж хэлдэг. Тэр энэ бас хувьсгалын төлөө бас ингээд маш их явдаг байсан хүн гэдгийг бас хэлэх хэрэгтэй. Яа тэгэхээр одоо жишээлбэл энэ Венесуэлийг буцааж чөлөөх гэдэг энэ Колумбас одоо эх орончдын одоо дэмжлэгтэйгээр айран байгуулад бас олон одоо
олон удаагийн зууралцсан байлдаа байсан тулдаа. 6 томоохон тулдаанд нь Хаан засгийн талынхныг ялсны эцэст 1813 оны 8 дугаар сарын 6-нд Каракас Венесуэлд орж ирсэн. За хоёр тутах. Тэгээд өөрөө Боливар өөртөө чөлөөлөгч гэдэг цолоо олгоод император биш. Тэгээд яг улс төрийнх нь агуулгаар нь харах юм бол өөрийгөө тус улсынхаа диктатор, дарангуулагч гэдэг болсон. Бүх эрхийг өөр дээр авсан гэсэн үг. Энэ Наполеоноос сурсан зүйл үү? Тийм ээ. За ингээд тусгаар тогтнолын дайн дөнгөж эхэлж байсан болохоор Венесуэлийн ард түмний дийлэх болгох нь тусгаар тогтнолын төлөө байлдаж байгаа хүмүүсийг дэмждэг байсан. Яа тэгэхээр одоо ингээд нэг 10 хэдэн хүн ингээ байж тал хоёлаа ингээд дунд нь тусгаар тогтгол байлдаад тахаар чинь дайны хөлд ингээд үрэгдээд тэгээд тэрэнд чинь дайн гэдэг чинь тулдаа гэдэг чинь ер нь ядаргаатай шүү дээ. Тэгээд нөгөө хүмүүс нь амар тайван аюул ослгүй байхыг хүсээд нөгөө энэ нэг Боливарын хэдийн юмнаас л болж бид нарыг зовоод ирнэ гэсэн байдлаар ханддаг байсан байхгүй ер нь. Тэгээд тэр нөгөө дайны золиос тэгээд ядаргаатай тэр дайн самуунаас нь болж ард ирд их туйлцсан учраас жоохон дургууд үйдэг. Зүгээр л тайван байж болтгүй мэдэртэйгээ ингэсэн байдлаар. Тэгээ бид нар чинь нэгэнт л испаночуудээ бид л ялгаагүй испаночууд л гэсэн санаал яваад байгаа байхгүй. За ингээд одоо байж тал бүр эннийхээ үүднээс болоод 90-ний давхс дахиад. За ингээд одоо Боливарын дэмждэг тал дэмжгүй тал гэдээ хоорондоо байлаад эхлэнгүүд чөлөөлөгч эх орончд гэдэг нэг тал нөгөөдөл нь хаанцын баримтлагч гэсэн хоёр тал болж 90-ний дан үссэн гэсэн. Эндээс бүр хоёр тал 90-ний дамны хэмжээнд очихоор хамгийн их нэг одоо хэрцгий одоо хөнөөлтөө тийм дайнууд эхэлдэг гэсэн. Яг 90-ний дан чинь яг нэг ижил хоёр хүн л би нэг ална гэсэн үг шүү дээ. Амарсан 90-ний дан шиг. Тэгэл ирсэн нөгөөдгөөдөө итгэж чадахгүй буудчихлаа. Нөгөөдгөө нь буцаж авахаар нөгөөдөлийг алал ингээд ирсэн. Дундыг баримтлагч нарт орон зай үлдээхгүй тийм аюултай дайм болсон гэсэн. За ингээд одоо испанчууд тэр үед бас нэг юм Хосе Томас Бовес гэж нэртэй нэг тийм одоо Линаро гэж лээд байгаа. Одоо Өмнөд Америкийн комбойнууд гэсэн үг байхгүй мортингууд гэсэн үг. Тэр мортингуудыг одоо 1814 онд Испани тал хөлсөлж аваад дэмжлэг тэдний дэмжлэг яваад тэгээд тэд нар одоо Боливартай тулдаад тэгээд Боливарыг ялсан баг. За тэр комбойнуудаа гэдэг тэр одоо нөхдүүд мортингууд бол ер нь бол баг хуйлгүй дүрмгүй. Тэгээд одоо ерөөсөн дээрм хийхийг зөвшөөрсөн нэг тийм. Испанчууд нөгөөс нь Боливарыг л ялж ивэл та нар юу дуртайгаа хийгээд нэг тийм дунд нь нэг тийм анарх маягийн тийм мортингууд айрамтай болсон. Тэгээд испанчууд тэднийг дэмжлэгтэйгээр Боливарыг ялсан баг. За ингээд Венесуэлийн одоо бусад креол эх орончдыг бүгдийг одоо бас хэрцгийгээр хөнөөгөө Каракас болон бус тооцоодыг нь чөлөөснөөр ингээ хоёр дахь бүгдээр нь туулс мөхж байгаа гэсэн. За Боливариста яг энэ үед бол яг нэг Миранда шиг олслогдоод Испани шоронд өнгөрөх тун шахс. Тэгээд азар амьд үлдэж одоо шинэ Гранадад буцаж дөрвж ицсэн байна. За ингээ Венесуэлд их орно штэ. Гэхдээ хажууд нь Колумбиг хоёр өөр тусдаа засаг захиргатай яваад байгаа байхгүй. Тэгээд ингээ Картагенад очиод Богота гэдэг түүнийг Богота гэдэг одоогийн Колумбийн салан тусгарч бүлгийг дараах үүрэг хүлээж авсан гэсэн. За ингээд Картагенад очихоор шинэ Гранадынхын түүнд та нар тэнд байгаа нэг тусгаар тогтнох гэж салан тусгартай нөхдүүдийг ялаад өгөөч гэх. Тэгээд Боливарч тэрийг ялж гисэн баг. За ингээд явж байхдаа тэр дарж өгчөөд ер нь нэг Латин Америкийн нэг тусгаар тогтныг гэдэг одоо хүчнүүд бүгд нэгдэх ёстой л гэж бодоод байгаа байхгүй. Тус-тустай байлаа. Жишээл тэр мортингууд Леонарод ч гэсэндээ бас Кобойнер ч гэсэндээ бас тустай. Эдгэр ч гэсэн хувьсгалын үргэлт нэгдэх ёстой л гэсэн бодол хүчтэй харагдсан. За ингээд Ямайкийн одоо Ямайк руу дөрвжиж одоо Ямайкт одоо бас цөлөгдсөн гэсэн. Цөлөгт явахдаа их Британаас дэмжлэг авахын төлөө нэлээх зүтгэл гаргаж одоо бас Ямайкийн захидал гэж нэртэй La Carta de Jamaica гэдэг тийм захидлыг бичсэн баг. Чили, Аргентин, одоо Мексик гэсэн юм өргөн уудам газар нутагт одоо ирээдүйд Испани гүгээр яаж орших вэ гэдэг тэр төсөөлөл тэр захидалтай бичсэн. Уриалга маяг. Хэдийгээр биднийг Испанчуудтай холбож байгаа тэр одоо бат бөх одоо холбоо одоо гэдэг байгаа тэр зүйл бол тасарсан. Бид бол Испанчууд итгэхгүй байна. Бид Испани гаралтай байсан ч гэсэндээ бид одоо Испандаас бол бүр мөсөн нүүр буруулсан. Одоо гэж одоо тэр загталтаа бас бичсэн байгаа байхгүй. Тэгэд бас нэг юм байгаа нь болохоор эрхчлөөг хайрладаг ард түмэн эцэст нь эрхчлөөтэй л болдог. Бид бол хүн төрөлхтний бичил ертөнцөө нэг хэсэг. Бид хоёр далайн дунд оршдог.
их одоо бүх одоо соёл иргэншил соёл иргэншлийн төв Европоос их алс холж гэлээ. Урлаг шинжилх ухааны хувьд урлаг шинжилх ухааны салбарт балчир залуу хэдий ч одоо хүний одоо хүн төрөлхтний одоо хамтын нөхөд нийгэмлэгийн хувьд бол нэлээ эртний ертөнц шүү. Бид анханасаа байсан. Энд одоо бид бол одоо энэ одоо индиан хүмүүс ч биш. Европч хүмүүс биш. Буюу уугуул индианчууд ч биш, урилгагүй ирсэн европчууд ч биш. Харин бид яг аль алийнхын салшгүй хэсгээ гэж дүгнсэн байна. Тэгэхээр бид нар бол европчууд биш ээ. Бид нар тэнд байсан индианчууд бид яг дунд нь бүрдсэн цоошин үндэстэн шүү гэдгийг ойлгох гэсэн. Одоо Ямайкийн загталгээд байгаа энэ бүтээлээрээ болохоор өөрийгөө бас интернационалч хүн гэдгийг бас одоо харуулсан гэсэн. Маш олон улсын эрх ашиг дунд нь нэгтгэж том эрх ашиг бий болгох ёстой гэдэг маягтай. Тэгээ бүх Испани гаралтай Америк тивийн үндэстнүүдийн төлөөлөл нь Панамад одоо Панамч юм уу цуглаж бүх Америкийн одоо Төв Америк болон Латин Америкийн хувь заяа шийдий мэдээ гэдэг бүр тийм агуулга хүртэл ярьдаг гэсэн. Энэ нэг сонирхолтой Бразил орохгүй шүү. Яа тэр Бразил чинь Португалийн эзэнт гүрний харьяанд байгаа шүү дээ. Одоо Португалийн харьяанд байгаа гэсэн эзэнт. За ингээ Боливар энэ үедээ одоо 1815 гэхэд одоо 1815 он гэхэд Испани улс ерөнхийдөө нөгөө нэг Наполеон ч нөгөө нэг ялагдчихж байгаа шүү дээ уутралууд. Тэгээ Испанч нэг тийм буцаад нэг юм байр суурь алж авч байгаа юм. Тэгээд ер нь л энэ колони салан тусгаарлах гэдэг энэ колониудыг ер нь буцааж базъя гэд. Урд өмнө нь хизээч Атлантын далайг гаталж байгаагүй хүчрхэг том айран флотыг илгээсэн. Колониудаа эзэмшлээ гэж бацхын тулд. За түүний одоо дүрдэгч нь болохоор Пабло Морильо гэж генерал байгаа. Тэр нь болохоор Ибери хойгийн одоо дайнд оролцож исэн нэгэн туршлагатай генерал байсан. Их Британи Америкийн нэгдсэн улс тусалцаа өгөхийг амлаагүй учраас Боливар одоо Францаас дөнгөж тусгаар тогтнол аваад авцсан байсан. Гаити гэдэг улс хамтсан. Гаити болохоор түүний хүслийг найрсгаар хүлээж аваад мөнгө зэвсгээр хангасан. За ингээ Боливар мөнгө зэвсэгтэй болж ирэнгүүтээ одоо хувьсгалчнаа одоо цэнэглээд тэгээд одоо шинэ Гранадаг чөлөөсөн. Дараагийн 3 жил одоо Боливар цэргийн одоо Боливарын удирдсан цэргийн хүч одоо ялагдгийн дунд нь оршиж байсан гэсэн. Ер нь ялагдаад ингээд. Яг үнэхээр ингээд хувьсгалыг ингээд ялж тунхаглаад яг газарт ингээд тугийг хатчих хүчтэй хатгачих тийм шийдвэрлэх ялт дайн хийсэнгүй. Ингээд одоо 1817 онд Боливар дайны одоо хөлд өртөөгүй Испанчууд ч одоо түүнийг тийм амархан ингээд эзлээ зайлуулж чадхааргүй нутгийн гүнд байх тийм Ориноко гэдэг одоо голын сав газар одоо айрмынхаа болон удирдлагын төвч тавыг шилж үзсэн. Энэ ямар учиртай вэ гэхээр одоо энэ одоо хөдөө аж ахуй маш хүчтэй хөгжсөн. Тэгээд одоо стратеги давуу талтай газар учраас Испанчууд тийм амархан одоо Боливарыг ялаад тэндээс нь зайлуулж чадахгүй. Дээр нэмээд хоол хүнсдэг ойрох. Учраас одоо томоохон хэмжээний айрмыг бас ингээ санхүүжүүлээд те хоолоо дундлаад хадгал одоо хангам зэр зэвсэр хангай авчих болцоотой газар гэж төжигц газар бол сонгосон гэсэн. Яг үүнтэй зэрэгцээд Их Британи ялангуяа Их Британи цөөн бас одоо Ирланд Европоос ирсэн цагаад гадаадын цэргүүд офицеруудыг дайчлаа авсан. Өөрөө энэ цэргийг дайчилж авахдаа бас нөгөө нэг Англид байгаа өөрийнх нь төлөөлөгчийг ашиглаж сайн дурынхныг одоо Венесуэл улсыг эрхчлөөтэй болгоход туслах сайн дурынхны армийг уриалга гаргаж цагтливцснийг нь Их Британд байгаа англи цэргүүд гэх юм уу тэтгэвртэй гарсан цэргүүд юм ирчүүд дэмжиж сайн дураараа тийш ирсэн гэсэн үг. Боливарын дэмж. Тэгээд одоо Боливарын одоо армийн одоо бүрэлдэхүүнд одоо нэлээд томоохон бүрэлдэхүүнд Их Британи легион гэдэг чинь гадаадын легион цэрэг маш ихээр байсан. За ингээд одоо тэр газараа бас одоо Ангостура гэж нэг газар байгаа. Тэнд шинэ нийслэлээ хүртэл байгуулж эхэлсэн гэсэн. За ингээд сонин хүртэл гаргаж одоо олон нийтэд одоо тэр сонингоороо дамжуул пиара хийсэ. За одоо тэр газар нутагт байгаа хоёр хувьсгалч Паесийн тэргүүлсэн одоо нэг бүлэглэл Франциско де Паула Сантандерийг тэргүүлсэн бас нэг бүлэглэл хоёрыг нэгтгэж хамтарч ажилласан. За ингээд 1819 оны хавар шинэ Гранадаг эзэлж авах нэг асар том төлөвлөгөө боловсруулсан. За энэ нөгөө яриад байдаг нөгөө нэг Андын нурууд авдаг төлөвлөгөө байхгүй юу? За тэгээд Боливарын шинэ Гранада руу хийх дайралт одоо цэргийн ажиллагааг
Цэргийн түүхэнд хамгийн зоригтой шийдэмгийн ажиллагаанууд энийг гэж үздэг ер нь. За Их Британий легионыг багтаасан Симон Боливарын удирдсан 2500 орчим хүнтэй шүү. Жижигхэн авсаархан айрам гэж нэрлэдэг. Өргөн одоо тэр гол хөндийгээр явган марш хийж одоо тийж хөдөлсөн байна. Колумбийн эзлэхийн тулд. Яг энэ үед нь борооны үлрэл эхэлсэн. Тэгээ гол мөрнүүд нь үер тавтаад эрэг халиараа халиад бараг 7 хоногийн туршид одоо Боливарын туслах бичиж үлдээснээр 7 хоногийн туршид бүслэгээ татсан усан дундуур халахсан. За наач яриа хотлаах. Тийм би мэдээж тэрийг хараагүй. Гэтэ энэ чинь ингээд түүхэн дээр бичээд үлдээсэн байна шүү дээ. Тийм би. За 10-аад орчим сал урсгадаг тийм голууд халиад тэр голын хөндийг ингээд усан тавцсан учраас тэд нар уулаар явчихдаг учраас тэр голын дагсан замаар явахын тулд тийм усан дундуур халахсан гэж бичээд үлдээжээ. За яасан тэгэлсэн юм бэ. За хамгийн сонирхолтой нь ингээд 7 хоног ингээд тэд хөндийгээр ус туулаад ингээд явсны дараа Андын нурууг даван туулах аялал одоо тэр аян дайн нь тэр аян дайнтай харьцуулахад тэр 7 хоног усаар явсан бол хүүхдийн тоглоом шиг санагдчихсан гэж байна. За ингээд Боливар Андын нурууг үргэлжилсэн их нур тэр одоо Кордильер гэж нэрлэдэг тийм. Ерөнхийдөө Кордильерийн нурууч гэж нэрлэдэг. Гэхдээ Испаниар Кордильер гэдэг нэм уул нурууг хэлдэг байна. За Андын нурууны тэр өндөр нурууг одоо давхаар явхдаа Пис багийн даваа гэж нэг даваа байгаа. Тэр даваагаар давныг шийтсэн баг. Энийг испанчууд бол ерөөсөө энэгээр хийzээ чинч гарч ирэхгүй гэж бодсон байгаа байхгүй. Тэр үүрэнд авсан гэсэн. Давааны ороод аимшигтай хүүтэн салхилчихсан. Тэгээд хөндийг тулж исэн хөнгөн нэгэн хувцастай олон цэрэг осгож хөлдөж насварсан. За ингээд яах вэ одоо ингээд хохирол цэргийн хохирол авсан ч гэсэндээ тэр нь үнэхээр эргэж одоо юу гэдэг юм бэ. За 2500-аас 500 хорогдлоо 2000 цэрэгтэйгээ тал хөндийрөө бууж орж ирсэн гэсэн. За энэ одоо тэр том ирмгийн шийдвэр нь бол төгөөрийнхөө бас хувь нэмэр төлбөрөөр төлсөн байх. За яг бол шинэ Гранада түүнийг одоо тосож аваад байлдах айран байгаагүй. За ингэж байгаагүй учраас одоо Испани хааны талынхны ямар ч бэлтгэлгүй байсан учраас 1819 оны 8 сарын 7-нд Боякогийн шийдвэрлэлт тултаанд Испани армийн гол хэсэг нь Боливарт бууж өгсөн. Ингээ 3 хоногийн дараа Боливар Богота хотор орж ирсэн. За энэ үйл явдал Өмнөд Америкийн түүхийн хойд хэсэгт тэр түүхийн эргэлтийн цэг болсон үйл явдлаа гэж үздэг. За ингээд Боливар цаашаа яваад Ангостурад конгресс хуралдуулаад өөрөө тэр олонний өмнө гарч ирсэн. 1819 оны 12 дугаар сард буюу энэ үйл явдлаас дахиад 4 сарын дараа юм уу да. За тэгээд тэндээс өөрийгөө ерөнхийлөгч тэгээд диктатороор томилсон. Диктатор гэдээ нэрлэж байгаа юм тийм. Либератороо диктатор. Тэгээ Боливар одоо байгуулсан парламент конгрессо шинэ улс байгуулсаар тунхаглахыг шахаж эхэлсэн. За ингээ 3 өдрийн дараа Гран Колумбия буюу Колумбийн бүгд найрамдах улс Шинэ Гранада гэдэг өнөөдрийн одоо Колумб, Панама хоёр цуг байсан шүү тэр. Нэг хэсэг байсан тийм ээ. Венесуэл одоо Кито буюу одоо Эквадор гэсэн 3 хэсэг улсаас бүрдсэн. За одоогийн Колумб, Панама, Венесуэл, Эквадор гэсэн ийм 3 улсаар нэгдсэн. Холбооны улсыг байгуулсан. Гран Колумбия гэж нэртэй. Их Колумб тийм. Одоо агуу Колумб. Агуу Колумб тийм. За ингээд газар нутгийн ихэнх нь одоо хааны талынхын хяналтандаа байлгаж байсан ч гэсэндээ одоо улсаа тунхаглаад баримтчиг боловсруулсан. Тэгэхээр ер нь бол Боливар утгагүй би энэ бүгдийг ялах юм байна гэдэл мэдэрч ирсэн үе. За яг энэ үед за хоёлаа юу яач тамдраа ажиллагчаа танилцуулъя. За оригинал спортын хувцсыг авмаар байвал Зая спорт шопыг зорж болох юм байна. Зая маань одоо манай онцлог сэдвийн манай хөтлөгч шүү дээ. Спортын тайлбарч Зая маань Америкаас одоо спортын хувцснуудыг хямдхан хямдарсан үед нь худалдаж аваад тэгээд Монголд оруулж ирээд Монголын хэрэглэгчдэд хямдхан үнээр борлуулдаг юм онцлогтой дэлгүүр байгаа. За спортын одоо сагсан бөмбөгийн бүх төрлийн одоо бүтээгдэхүүнүүд байна. Гутал буюу пүүзнүүд байна, өмсгөлүүд байна. Тэгээд янз бүрийн бүтээгдэхүүнүүд уураг энтер байна. Тэр уургийг бол бүр заяад хүмүүс захиж авчруулдаг гэж л. Яг Америкаас оригинал наач чанартай байна. Дахиад авчраач гэж хэлээд тэгээд захиж авчруулдаг юм байлээ. Ориг уураг. Тий. За тэгээд курткнүүд байгаа. Одоо хавар болж байна. Хаврын курткнүүд тэнд байлээ. За мөн англиас бас хөл өмгийн зарим нэг хувцас хэрэглээг оруулж ирдэг юм байлээ. Өмсгөлүүд байгаа. Хөл өмгийн тий. Тэгээд ороолтнууд бас байлээ. Гих мэтчлэн ер нь спорттой холбогдолтой юмнууд заяагийн дэлгүүр дээр бол бүгдээрээ байгаа.
За хаяг нь хаана вэ гэвэл Мойсийн 4-р байр руу ирэх замд буюу Новотел зочд буудлын зүүн урд байрлаж байгаа. Яг тэр эргэлтэн дээр хойш харсан хаалгатай. Дээр Zaya Sport Shop гэдэг том хаягтай байж байгаа. За Facebook хаяг нь Zaya Sport Shop. За мөн 88 тэгтэг 9192 гэдэг дугаар руу залгаад миний сонирхож байгаа ийм бүтээгдэхүүн байна уу гэдээ асуучих болох юм билээ. За тэгээд Jordan эдид байна гэвэл уртас чам байна байхгүй гэд хариулт өгч чинь. За энэ бол төвчрэлтэй үед маш тийм гоё үйлчлэг байж байгаа. За өнөөдөр нэвтрүүлгийг мэдтгэсэн Zaya Sport Shop-то баярлалаа. За баярлалаа. За одоо ингээд боливарч нь одоо ээж дараалсан тултаанд одоо яллах одоо ажил нь эхлэн шүү дээ. За мэдээж хэрэг одоо энэс цаашаа одоо Венесуэлд одоо байгаа Испани армийг ялаад энэ үед нь бас нөгөө 1820 оны үед 20 оны ихээр Испани дотоодын хувьсгал гарсан. Одоо шинэ үзэл санааны төлөө. Тэгээд 7 дугаар Фердинанд хаан тэр хувьсгалчдын одоо саналыг төвшөөрж дэмжиж ер нь Испани улс дотооддоо бас ингээд либерализм гэдэг үзэл санааг зөвшөөрсөн нь Өмнөд Америкт одоо Испани хааны төлөө тулдж байсан Испани хааны талыг баримтлагчдын тэмцэлт бол маш одоо урам хугалсан үйл явдал байсан. Тэгэд ер нь бол тэндээс хойш цэргүүлэн арми морал бид ер нь юуны төлөө тулдж байгаа гэдэг асуудлууд нь удаа дараагаар ингээд даалуу шиг нурд нурж унсаал гэсэн үг. За ингээд мань нэр бол одоо стадионээс цааш бол зэрэгтэй нөгөө даалууны эффект шиг нэгээр нь ингэж турж ялсаар яваад Гранд Колумбийн газар нутгийг бүрэн сэргээ одоо бүрэн чөлөөсөн. За тэгээ шинэ засгийн газрыг Америк нэгдсэн хүлээн зөвшөөрсөн яг энэ үед. За тэгээд одоо Перугийн асуудлаар Боливар болон Аргентины хувьсгалч Хосе де Сан Мартин хоёр одоо бас уулзсан. За Сан Мартин нь болохоор Боливарын хойд хэсэгт хийсэн үйл хэргийг Өмнөд Америкт гүйцэтгүүлсэн хүн. Хойно өмнөд гэсэн хоёр хэсэгт бас хоёр өөр одоо хэлж штэ тэр одоо Хосе де Сан Мартин гэдэг нөхөр бас тэнд бас хүн бас тиймэр Испани колоничлын эсрэг Аргентиныг чөлөөлөө явж исэн гэсэн санаа. Тийм байна. За ингээд одоо Лима хотод очиж Перугийн одоо тусгаар тогтнолыг томхоглосон. Одоо Испани цэргүүд одоо энэ үед бас ингээд одоо хааны талыг баримтлагч нь байж л байгаа штэ. За ингээд одоо Сан Мартин тэр Боливар хоёр санаа нэгдэж Испануудын эсрэг хамтарсан одоо бас байлдаж эхэлсэн гэсэн. За одоо энэ ерөнхийдөө зүгээр одоо Боливийг чөлөөлж явсныхаа дараа одоо Боливар одоо Гранд Колумбийн агуу Колумбийн ерөнхийлөгч өөрийгөө агуу Колумбийн ерөнхийлөгчөөс гадна Перугийн дарангуулагч гэдэг цололтой болсон байсан. За одоо дээд Перу гэдэг байгаа тэр хаан засгийн цэргийн хамгаалтанд байгаа тэр одоо дээд Перу одоо Перугийн дээд хэсэг нь үлдсэн. Уул талынх нь одоо Перу гэсэн үг байхгүй юу? За бүсэнцийг чөлөөлөх үүргийг одоо Сукре гэдээ бас нэг өөрийнх нь туслагч анжиндаа өгөөд 1825 онд уг даалгаврыг Сукре биелүүлсэн. Ингээд шинэ улсыг чөлөөснийг Болив гэж нэрлэхийг сонгосон. За дээд Перу гэдгийг Болив гэж нэрлсэн. За тэгээд одоо чөлөөлөгчийнхаа нэрийг хүндэтгэж өгсөн өөрчлөсөн хуулиураар таарах нь шүү дээ. Боливарын Болив. Тийм. За одоо ингээд одоо энэ үйл бүтээл одоо шинэ бүтээл гэдэг чинь шинэ улсуудыг байгуулж ингээд эдгээр чөлөөсийнхаа дараа Боливар шинэ үндсэн хууль боловсруулад. Тэгэд яг тэрүүгээрээ одоо тэр хүн өөрөө дарангуулагч гэдгээс жоохон нотолсон. Яаж нотолсон бэ гэхээр тэр үндсэн хуульдаа ерөнхийлөгч бол насан турш юм байна. Тэгээд 3 тахимтай хууль тогтоох байгууллага маш хязгаарлагдмал сонгох хэрэг бүхий тийм байгууллага. Дээр нэмээд ерөнхийлөгчийг одоо ерөнхийлөгчийн одоо тэр насан туршийн ерөнхийлөгч нь дараагийнхан залгамжлагчаа өөрөө томилно. Оо залиг. За тэр чинь баг хүүхдтэйч байлгаж болно гэсэн юм байна. За ингээд явхдаа тэр нөгөө нэг ерөнхийлөгчөө солиод ингээд фейлдэд идэг тэр үйл ажиллагаа зогсоож доктортой байлгаж болно бодсон юм шиг байна. Тэгээ энэ нь одоо тэр хүнийг өөрийн хамгийн одоо нэг урвагч өөдгүү гэдэг тэр өвгдөн томилох одоо оноох тэр гол юмнууд нь болсон гэсэн. За одоо яг энэ үед л одоо тэр хүн Боливарын алдар нэр хүч нөлөө оргилдоо хүрсэн үе байсан байна шүү дээ. За тэрээр одоо Карибын тэнгисээс одоо хойд Өмнөд Америкийн хойд эргээс одоо Боливийг хүртэл те Болив Аргентины хил хүртэл тэр хүн бүх юмыг удирдах гэсэн үг. Диктатор. Бразилийг тойрол тэр чигтэй юм. Аргентин ороогүй шүү. Аргентин ороогүй те. За ингээд одоо эндээс эхлээд ерөнхийдөө нөгөө нэг
одоо түүний дээр уруудах цэг нь эхэлсэн гэсэн. Бас нэг одоо хүсэл мөрөөдөл нь юу байсан бэ гэхээр Испани гаралтай Америкийн улсуудын холбоо байгуулах ажил 1826 онд биелэлээ болсон. Тэгэд Америкийн бүгд найрамдах улсуудын сул дорой байдлыг ер нь бол зөвөр анзаарч харсан байгаа. Тийм учраас аль дээрээс л хойш ер нь холбоотны гэрээ байгуулах, ер нь холбооны улс байгуулахыг уриалж исэн гэсэн үг. Тэгээ 1824 онд Колумб, Перу, Мексик, Төв Америкийн нэгдсэн улс, Рио де ла Платагийн нэгдсэн улс гэдэг тийм тэр хоёр байгуулж байсан улсууд байхгүй юу? Тэр улсуудыг одоо хоорондоо гэрээ байгуулад холбооны улс болгох одоо тийм саналыг тавьж исэн гэсэн үг. Тэгээ 1826 онд одоо Боливарын санаачлагаар Панамд Америкийн одоо нэгдсэн конгресс хүрэлцсэн. За энэ хуралдааны үеэр одоо Колумб, Перу, Төв Америк, Мексикийн төлөөлөгчдөө илгээсэн. Эндээс дөрвөн улс холбооны гэрээнд гаргаж зурж холбооны улс байгуулъя гэдэг тэр уриалгыг гаргасан боловч одоо нэгдсэн айран бүр нэгдсэн флоттой бай юм а гэсэн санаа гаргасан. За энэ төлөвлөгөө нь одоо 2 жил тутам нэг удаа хуралдах тийм ассамблейтэй. Тэгээд улс хоорондын маргааныг бүр арбитрийн шүүхээр шийднэ гэдэг тийм шийдлүүдтэй. Даанч зөвхөн Колумб л тэр гэрээнд гарч зурсан. Панамын конгресс нь бол Өмнөд Америкийн ирээдүй төв дамнсан Евсаны нэгдэл ойлголцлыг одоо бий болгох анхны үлгэр жишээ одоо тийм одоо тийм гэрээ санаачлаг болж үлдсэн. Тэгэл тэр цаасан нэрвэлцсэн гэсэн. Одоо бид нэр тооч хэдэн улсыг мэдгүй байгаа шүү дээ. Ер нь байгаль да зүргээд маш олон улсууд байгаа шүү дээ. За ингээд Боливарын тэр тийм дамнсан байгууллагыг одоо төлөвлөгөө боловсруулах тэр нөхцөл нь бол одоо өөр боломжгүй зүйл байсныг л өөрөө жахмаас ойлгосон. За одоо түүнд одоо тэрний үеийнхэн болохоор одоо тусгаар улсуудтай болохыг одоо хүсэжсэн бол Боливар бүхэн ТV нэг холбооны ус болох гэж оролцсон баг. Тэгэхээр давндаа эзэн бай гэж нэг миксэн бодоход Боливар бол нэгтгэн гэж бодож байсан. Ийм л үйл явдал байгаа. За ингээд 24 оноос хойш явсан үйл явдлаа өөрөө хүчээр одоо тийм бацаж гэх юм уу нэг тийм гэрээ байгуулах оролдоод тэрэн задарсан гэсэн. За ингээд Венесуэл, Нью Гранада хоёр буюу одоо Нью Гранада чинь Колумбиар Гран Колумбиа гэж нэрлэдэг. Тэр агуу Колумб гэдэг холбооны улсын тэр хязгаарлалт те тавьсан та нар бидэргүүгээр ингэж болохгүй тэгж болохгүй гэсэн тэр үндсэн хуулийн тэр хязгаарлалт одоо тавьсан хоёр хязгаараас нас таалагдаагүй гэсэн. Ингээд тус бүрдээ ингээд өдөрдөгч болохоор Венесуэл болохоор тэр хоёр одоо бүлэглэлийг өөртөө татж оруулж ялалтаа байгуулсан гэсэн шүү дээ. Венесуэлд нь болохоор Паис, Шинэ Гранадад нь Сантандер нар хоорондоо муталцсан. За ингээд иргэний дайн дахин нэгдсэн. Ингээд Боливар одоо Лимагаас одоо яаран очиж бас тэр асуудлыг шийдгэж оролцсон боловч одоо их судлаач түүнийг 3 жил засагласан засаглалын одоо төгсгөл болсон Колумбийн нөлөөнөөс ангижирсан Перугийн ард түмэн баяртай байсан гэж үздэг юм. Эхнийг явахд Лимагаас явахд уу? Тий. Яг одоо Перугийн ард түмэн бол тэр агуу Колумбийн нэг хэсэг байхыг хүсээгүй л гэсэн үг юм. Тийм л юм. Яа тэр энэ хичнээн одоо Испани гаралтай хүмүүс гэж авалж өөр гэсэн онцлогтой. Өөр гэсэн сонирхол байгаа учраас тэд нэр тусдаа бай. Ингээл эндээс чинь л тусгаар төгөлөд зөвлөж юм ялж байгаа байхгүй. Тийм байна. За ингээд одоо Боливар одоо өөрийнх нь байгуулсан тий Сантандер Кукута гэдэг хотод байгуулсан үндсэн хуулийг хамгаалсаар Паисига босогч төрөөс тэгшэрсэн урагч гэж шийтгэхийг шаардсан ч юм ингээд одоо Боливар одоо нөгөө хоёр одоо бүлэглэлийн толгойлогч буюу одоо удирдагч нарыг Гран Колумбийн эвслийн нэгдлийг хадгалах гэж хүсэжсэн учраас Паисиг тэр хоёрыг эвлэрүүлэхийг оролцоо л гэсэн. Тэгээд Венесуэлийн гомдчод тэр Паисийн асуудлыг бол бид нэр шийднэ. Тэгээд хоёр эвлэр гэсэн юм. Тэгээд өөрийгөө Гранд Колумбиа одоо агуу Колумбийн дарангуулагч гэдгээр дахин зарлаад 1828 оны 4 сард үндэсний их хурал зарласан. За одоо Боливар одоо сонгуулийн үр дүн нөлөөлөхөөс одоо түтгэлдсэн учраас Сантандерийн тэргүүлсэн либералчууд нь олонхын судалыг авсан. За тэгэхээр Сантандерийг одоогийн судал авчаар нөгөөдөл нь за энэ бидэрт хамаагүй бид нар зүгээр өөрийнх нь доон дээр Венесуэлтэй одоо эзэн бай гэсэн одоо тиймэрхүү үзэл хүчтэй бий болох нь гэсэн үг байна шүү дээ тийм ээ. За ингээд одоо 1828 оны 9 сарын 25-ны шөнө либерал хувь одоо тийм талынхан либерал бүлэг ерөнхийлөгчийн одоо ордон руу халдаа ороод Боливарын амийг анаас хөнөх гэж оролцсон. Боливар энэ үед одоо Мануэла Сайенсийн одоо тэр хурдан сэтгэдгийнх нь одоо ач буйнаар гэх юм уу одоо тэр аллагаас цухтаж гарч ирсэн. Цухтаж гарахдаа нэг давхрын цонхоор үсэр цухтаасан байдаг.
Тэр цонх нь одоо ингээд Симон Боливар энэ цонхоор өсөрж гарч адлаас тогтоосон гэсэн одоо тийм төвчг мчгтэй байж байгаа гэсэн. За ингээд мэдээж хэрэг одоо Боливарын хэдийгээр амь насанд орлогоос цухтаж чадсан ч гэсэндээ түүнийг одоо Боливарт дургуутсах одоо хорсол хилэн маш их нэмэгдээд исэн гэсэн. Ингээд одоо Боливарын эрүүл мэндэд ороотож одоо Перу, Эквадор руу дайрсан. Одоо Гуайкилийн нутгийн одоо өөртөө нэг тэр нэг муу жоох нь шүү дээ. Гуайкил гэдэг мужийг өөртөө авахыг одоо хүссэн байна шүү дээ. Чин Перу бол манай бол үндэс нутгаа гэдэг. За ингээд дахиад нөгөө нэг Сукре гэдээ бас нэг жанжин байгаад байгаа. Тийм шүү дээ. Тэр туслах нь бас дахин Эквадорыг хамгаалж за ингээд 1829 онд одоо Перучуудыг бас ялсан гэсэн том тултаанд. За ингээд бас нэг одоо Боливарыг бас Боливарын өөрийнх нь дэмждэг нэг жанжин Хосе Мария Кордова гэж хүн бослог гаргасан нь бас дарагдсан. Уул нь бол тэр Боливарын үйл хэрийг дэмжих гээ сэргийч гэд үзсэн л гэсэн санаа л да. Тэгээ Боливар хуучин одоо холбооны улсууд байгуулсан тусгаар тогтуулсан улсуудынхаа үйл ажиллагаа нь сэтгэл дундуур урам хугарсан одоо учраас одоо 1829-ийн намраас эхлээд Венесуэл улс Гранд Колумбия гэдэг одоо эвслээс гарснаар ерөнхийдөө холбооны ус задарч гисэн. Багхан ч гэсэн хугацаанд байсан. Тэгээ Боливар өөрийнх нь одоо өөрийнх нь тэр байгуулсан улсууд нь өөрийнх нь эсрэг болж байгааг ерөнхийдөө ойлгосон учраас Боготог орхиж яваад 1830 оны 5 сарын 8-нд Европ руу явъя гэж бодож байсан байна. Тэгээд одоо Атлантын далайн эрэгт хүрээд өөрийнхөө залгамжчаар одоо Сукрыг бэлтжижсэн тэр хүнийг нь Сукрыгийн амь насыг хөнөөсийг сонссон. Тэгээд энэ одоо түүнийг бол маш их уйгат давтруулсан. Тэгээд одоо тэр Европ руу явах төлөвөө цуцлаад одоо нэг Испани дэмжигчийн одоо урилгаар гэх юм уу одоо дэмжлэгээр гэх юм уу Санта Мартагийн ойролцоо эдлэн газар амьдарч эхэлсэн. За харамсалтай нь одоо эмгэнэлтэйгэр ч юм уу энэ үйл явдал одоо 1830-аад оны сүүлээр Боливар одоо тэр Санта Мартагийн тэр эдлэн газар дах байшинд нь одоо жоохон цөллөгдсөн дөрвсөн байдалтайгаар одоо сүрьеэгэр насварсан. За ингээд одоо Боливарыг одоо бас ингээд дүгнэлсэн дүгнэлтүүд янз янз байгаа л да. Тэндээс бас одоо нэг сонирхолтой хэдэн бас нэг одоо дүгнэлтүүдийг хэлж өгөх ёстой. Одоо ер нь дууссан байна те. За ер нь бол Боливар бол боолчлыг халсан. Одоо энэ abolitionist гэдэг. Нарийн ярил одоо Өмнөд Америк чинь Америкт боолчлыг хамгийн анх халсан үйл явдлыг Боливар хийсэн гэсэн үг. Тэндээс нөгөө нэг хин санаа аваад биш нөгөө хин Гарибалди санаа аваад ингэжээж бид нар дайнд ялах юм байна гэж үзээд за тэгээд тэрнийгээд Линкольн зөвлөөд тэгээд тэр чин тэр Америк тусаад болж орж байгаа шүү дээ. Тэгэхээр яг цагаад болох юм бол одоо Боливарын энэ тэмцэл бол abolitionist гэж англиар хэлдэг. Abolish гэдэг тэр нөгөө нэг боолоос салд одоо чөлөөлөх. За тэгээд өөрөө эрх чөлөөг хувьсгалын төлөө явж иж боолчлыг тэр үр дүнд нь хадгалж авч үлдэнэ гэдэг бол өстой галзуу тэнэг хэрэгэ гэж үзээд 1819 онд одоо Ангостурагийн конгресст хэлсэн бас тэр хэлсэн үгнийхээ одоо нэгэнд Венесуэлээс одоо зэрлэг бузар боолчлын хар үүлийг одоо хараа хучлахыг авч одоо хуулж хайхыг уриалсан. За өөрөө бас цэрэг өөртний айрамт нь хэрэгтэй учраас цэргийн жанжин байх одоо тийм шаардлагатай байсан. Тийм учраас нөгөө дайны үеэр боолчуудыг цэрэгт явах юм бол боолос чөлөөлнө гэдэг тийм санаачлаг гаргаж ирсэн. Гэхдээ тэр нь бас яг тийм төдийлөн амжилтанд хүрээгүй. Дээр нэмээд нэг айхтар бас ингээм үйл явдал болсон нь юу гэхээр өөрөө бас нөгөө нэг яг энэ ажилд ингээд оролцож явж хувьсгалынхаа үр хэргийг хийж явж байхдаа нэг одоо хар хэмэд Африк гаралтай одоо хар одоо боол эс одоо тийм жанжин зөвхөн одоо боолчуудаар бүрдсэн айран бүрдүүлээд тэгээд арьс өнгөний одоо арьсны үзэлтээр суурилсан расист гэж хэлдэг шүү дээ. Одоо зөвхөн харууд айран байгууллагуудад цаанууд эсрэг байлдах хэрэгтэй гэдэг тийм үйл хэргийг санаачилж явсны төлөө тэр хүнийг цаазаар авчихсан. Өөртөө өөрийнх нь одоо дагалдагч байсан гэсэн. Тэгэхээр энэ бас ингэдэг энэ бол манай агуу одоо Колумбиг иргэний дайнд хүрэж одоо расизм буюу одоо арьс өнгөний үзэл суурилсан иргэний дайнд хөтлөх одоо аюултай юм байна гэдэг тийм аюул эрсдлийг харсан учраас тийм одоо шийдвэр гаргаж ирсэн гэсэн. За
Боливар пардо гэж нэрлэдэг шүү. Одоо тэр өнгөт арьснуудыг пардо гэж нэрлэдэг. Тэгээд энд чинь их олон бүлэглүүд явж байгаа. Креолууд гэж байгаа. Испани гаралтай Америкчууд. Пардо гэдэг өнгөт арьснууд. За тэгснээр нөгөө нэг Янорес гэдэг байгаа. Зүгээр морь унтсан кобойнор тийм ингээд их сонин бүтцүүдийн дийг нэгтгэж оруулж ийж энэ зорилгыг би Гран Колумбиад байгуулсан. Гэхдээ Боливаритай цуг тэр Гран Колумбианд байхгүйсэн гэсэн. Ерөөсөө ийм юм. Тэгэхээр Боливарыг одоо энэ легасига тогтоож өгч чадаагүй учраас одоо яг түүний үлдээсэн зүйл бол тэмцэлхос биш юу биш юм байна. Яг үнэхээр одоо бүр үнэхээр ингэж магтуулах хэмжээний одоо бас одоо Америкийн өмнөд Америк эцэг гэж хэлэхэд бол хэцүү гэсэн бас ийм дүгнэлтүүд нь ийм байдлаар гарч ирдэг юм. Тийм байна. За ингээд одоо ерөнхийдөө бол цааш нь бол ярих бол маш олон одоо философийн болон энэ үзэл сурлалын одоо энэ хүний ягээд бий болох гэсэн одоо юу гэдэг зорилгууд бол одоо үйл хэрэг байна. Гэхдээ одоо энийг товчлж одоо цаг дууссан учраас ингээд дуусгая. За тийм. За баярлалаа амрахаа. За дугаар маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 долгионы Од Мөндөр радиогоор хүрсэн дугаарыг хариултаа хатгалыг үйлчлэгийг санал болгож байгаа худалдаа хөгжлийн банк болон Спортын офицыг Америкаас Заяа Спорт Shop ивент тэтгэлээ. За амрахаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.